сайн байцгаана уу? Алтан чулуун цэцэг байна. Өнөөдөр ингээд төлөвлөсөн өдрөө манай гоо цаасныхаа эмнэлгээр ирсэн байна. Ингээд хэрхэн өөрчлөгдөж, хэрхэн гоё сайхан төрхийг гаргахад хамтдаа үзье. Нана эмнэлгээс ингээд Грэс Чогийн влогийг үзэж байхад 4 сарын 16-нд Нана эмнэлгээс зохиогдсон нэг ивент зохиогдсон байсан. Ингээд Солонгост ажиллаж амьдарч байгаа бүсгүүчүүдийн дунд одоо ингээд хүссэн гоо сайхныхаа хагалгааг Нана эмнэлгийн зүгээс хийж өгнө гээд тэгээ би ч өөрөө амар их сонирхчихсан. Тэгээд 6 Грэс Чогийн мессенжерлон зураг илгээсэн. Тэгээд 6 сарын сүүлээр надад миний утас руу Грэс Чо залгаад тэгээд энэ эмнэлэг дээр одоо ингээд хаалгандаа ороход ирсэн байна. Миний хувьд бол энэ миний нүдний доод талын нууданцрууд маш их санаа зовоож байсан. Би ер нь бол ингээд нас ахын ирээр одоо нүүрэнд маань маш их одоо тийм механик хүрчлээс үүссэн, нүдний доор нууданцар үүссэн. Тэгээд энэ хооронд ч бас нөө жин нэмж хасах тоолонд ингээд нүүр маань нэг хэсэг ингээд томроо жижигрээд ингээд айгүй их хүрчлээ үүсч унжилт өгсөн байгаа. Одоо эндээ маш их сэтгэл дундуур санаа зовж явдаг. Нүдний доор ууданцар дээр арсны үрчлээ, нүд тойрсон үрчлээ, энэ нөгөө нэг эрүүний унжилт те энэ минь маш их санаа зовоож байгаа. Тэгээ эднэрийг л ингээд сайхан болгочих юм бол одоо 100% сэтгэл ханамжтай, өөртөө ихтэй сайхан болох гээд байна. 일단 비대칭을 개선하는 쪽에 중점을 둬서 수술을 할 거고요. 오른쪽하고 왼쪽 비대칭이 워낙에 심해서 오른쪽 눈을 조금 더 키우고 늘어져 있는 쌍꺼풀 위치를 같은 위치로 좀 맞출 거고요. 하안검 같은 경우는 왼쪽이 많이 튀어나와 있으니까 왼쪽을 오른쪽에 맞추는 수술을 진행할 겁니다. 그리고 전반적으로 굴곡이 심해서 울퉁불퉁해 보이고 억세 보이는 느낌을 좀 더 부드러운 이미지를 진행할 겁니다. Хаглаа хэлэхэд одоо миний эргэн тойрны хүмүүс, хайртай хүмүүс маань маш их дэмжиж, маш их баяртай хүлээж аваад зөндөө олон лайк зүрх явуулсан. Маш их. Ингээд сайн байцгаана уу? Хаалга илгээд нэг онжийн өчтөр хаалганы дараах байдал бол жоохон зовиртой, толгой жоохон эргээстэй тийм байсан. Одоо хавдар нь ингээд буураад их сайн байгаа. Одоо ингээд 2 дахь, 3 дахь, 4 дахь хоногоос хавдар нь буураад илүү өөр болоод ингээд сайжраад. Ингээд цөмөрөө дараагийн бичлэгээр болцгаая. 7 хоног бол эхний 2 өдрөө жоохон зовиртой байсан. Тэгээ нөө яг их дэшегээ харж унтах нь жоохон хэцүү байсан. Тэг сүүлдээ тэрэндээ тасаад тэг өдрийн 3-аар эмээ уугаад яг л нэг энгийн амьдралаараа л амьдраад явсан. Яг хаалгаа хийсний маргааш нь л жоохон толгой өвдөх ч юм уу жоохон ингээд нүүр ингээд нөгөө нэг хавантаа нэг мэдрэгдээ тэр нь л жоохон зовиртой байсан. Өвдөлт гэхээр нэг айхтар тийм өвдөлт бол байгаагүй. 1 сарын дараа улам гоёолоод уулзцгаая. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Чулуун цэцэг байна. Гоо сайхны хагалгаанд ороод 21 хонж байна. Хагалгаанд орсноос хойш 7 хоногтойгоо
харьцуулах юм бол өнөөдрийн хувьд хавдалт маш сайн бууж байгаа. Хагалгааны үр дүнд сэтгэл ханамж маш өндөр байна. Арьс маань гэрэлтэж, цайж, улам залуу болсон байгаа. Надад илт мэдрэгдэж байна. Өдөр өдрөөр улам илүү сайхан болох болохоор олон удаагийн бичлэгээр дахин уулзцгаая. Түр баяртай.